Ерхий сайдын мэдээллийг үзээд ямар сэтгэл төрөв? Тэрийг одоо мэдээлэл гэхээр юм байхгүй л шүү дээ. Тэр хүний чинь шалгахын тулд эхлээд эрх мэдлээс салгах хэрэгтэй шүү дээ. Тэрийг юусоо ярихгүй байхгүй тий. Тэр хүн чинь одоо нэгдүгээр их хурлын гишүүний дархан ярих байна. Дараа нь ерөнхий сайд гэх тий. Өөрөө АТГ-ийн даргыг томилдог хүнийг бид нар шалгахын тулд тэр даргаас нь буулгахгүй бол даргаа шалгана гэдэг чинь одоо байж болохгүй үзэгдэл үстэй. Хоёрдугаар одоо тэрний ялаа малаач шиг тий ийм яриад байгаа бол үнэхээр зүгээр товчхон хэлэхэд бол ямар ч улс төрийн мэдрэмжгүй хүн байгаа байхгүй тий. Би бол бүр тэгж үтсэн. Энэ бүх үгийн цаанаас нь зааж өгсөн. 2-3 хоног бэлдсэн. Тэгээ өөрөө яг нөгөө байгалаараа ганцхан үг хэлсэн. Тэр нь ялаа. Их дээрээс харж штэ. Тэгээд ялаа гэдэг шиг одоо хүнд бол жижиг юм тийм ээ. Тэгээд алчч болдог. Тэгээд энэ хүмүүсийг их тийм өчөөхөн гэж харж байна. Уруу намыг нийлүүлээд ингээд базаа ичлаа штэ. Гэж одоо намайг хин хэлхийн нохоо хин сайхан гэдэг байр суурьтай болчихлоо шүү дээ. Та нар намайг яах юм бэ? Зөвхөн оюутнаас гарч байгаа биш байхгүй. Ерөнхий сайдаас гарч байгаа биш. Нөгөө намын хоёр дараас нь гарч байгаа байхгүй тий. Нэг ялангуяа дарсан намын ган төмөр бол айгүй муухай харагдчихлаа шүү дээ. Та нар юу гээд байгаа чаашаа би яаж мэддгийг юу ин та нар гэ сэтгүүлчид тэр хандж байгаа хандлага бол ерөөсөө тий. Энэ гурав бол одоо яг нэг тийм байдалтай байгаа байхгүй. Бид гурыг яах юм та нар? Яаж чадахгүй шүү дээ гэсэн нэг ийм өнгөс гаргаж байгаа нь бол үнэхээр зэвүүцэл хүрэж байна. Ер нь бол энэ төр засгийн хүмүүсийн чинь баруун бид нар юу гэж хэлдэг вэ? Public servant гэж хэлж байгаа шүү дээ. Юу вэ? Нийтийн зарц олон нийтэд үйлчилдэг хүн шүү дээ. Түүнээс эдгээр чинь ингээ нэг дээр гарчаад алах барчаад зөгчдөг хүмүүс бол уг нь биш байхгүй юу? За өнөөгийн хувьд бол хамтарсан засаг байгуулагдахаас өмнө энэ хамтрал гэдэг бол болохгүй гэдгийг сануулж ирсэн хүмүүсийн нэг. Тэгэхээр чиний хувьд энэ гаж эвцэл гэдэг энэ ямар учиртай? Энийг хэлээд байгаа маа. Одоо эвсэл гэхээр эдгээр их гоё юм ярьдаг юу гэхээр Шинэ Зеландд живсэж гин, Германд живсэж гин, Скандинавт живсэж гин гэдэг ингээд Израиль гал ингээд бүр яг хамны уншлах шиг точиг давтдаг байхгүй. Тэгээд дээр усуудын очиод үзэхээр үнэхээр эвссэн юм уу гэхээр эвсэл байгаа. Тэгээд эвслийг хараад үзэхээр эдний яриад байгаа шиг биш байхгүй. Юу гэхээр нэг 48% суудалтай нам нь олон холдуулж чадаагүй шүү дээ. 50 болж чадаагүй. Тэгээд засгийн газар дангаараа бүрдүүлж чадхаа болчоор яадаг вэ гэхээр нэг 5% та ч юм уу 6% нам дээр очиод за та хэд манад нэмэгдээд ороод тэгээ хэдүүлээ одоо нэг 52-3% болоод засгийн газраа байгуулъя гэдэг л эвсүүд байгаа. Бүгдийн зарим үед бол бүр яатсан байдаг вэ гэхээр штэ хамгийн олон суудал авсан нам сөрөг хүчин хэцүү явж байдаг байхгүй. Хоёр том суудал авсан намтай очингуудаа нөгөө жижигүүд нь эвсээд засгийн газраа байгуулчих жоохгүй. Үн чи ингэж явдаг зүйл болохоос биш. Манай ардын нам чинь те хоёр том суудалтай нам ардсан намаа залгаад нэрээс нь хүнийг залгаад ингээ 96% суудалтай босгосныхаа эвсэл гэж яриад байгаа. Ийм чинь ерөөсөө гаж واخхгүй. Ийм юм ерөөсөө дэлхийн энэ ардчилсан улс оронтой юмд ерөөсөө байдаггүй байхгүй. Тэгээд би бүр энийг нэгдүүлээ юу гэж хэлсэн бэ гэхээр нэм олон намын дүр хэсэгсэн нэг намын тогтолцоо гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ чи 96% нэг эрх мэдэл шүү дээ. 96% төвлөрөл байхгүй юу? Ерөөсөө 96% нь төвлөрүүлж байгаа байхгүй юу? Эвсээгүй байхдаа үндсэн хуулиар хүртэл өөрчилж чадчихсан шүү дээ. Энэ чинь хамгийн том нийгмийн гэрээ шүү дээ энэ чинь тий. Сөрөг хүчин бүх юмыг одоо хааж зогсдог. Зөв юмаа дэмждэг тий. Яг зөв. Одоо та бол маш гоё жишээ хэлж штэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг юм чинь парламент дээр 75%-аар баталдаг зүйл штэ. Зүгээр нэг 66 биш байхгүй 50% биш байхгүй. 75%-аар баталдаг юмыг эдгээр хашааны гадна талд байхдаа хийж чадсан штэ. Энэ чинь ерөөсөө эвсэл биш. Ерөөсөө маш том хэмжээний тийм бүлэглэл өөрсдөө үүсгэж байгаа байхгүй. За тэр гаж эвцэл гэх их гоё хэлээд байгаа. За ардын нам бол 24 оны сонгуулиар 68 судал авсан тийм ээ. Олонх болсон шүү дээ. Энэ чинь хуулиар үндсэн хуулиар олонх үст. Олонх байхгүй олонх. Тэгэхээр одоогийн хамтарсан засаг бол үндсэн хуулийн бус байна тий. Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үү? Яг зөв үндсэн хууль уг нь зөрчиж байгаа. Энийг бол бас уг нь цэцэд өгөөд үзүүл бас үзээтэй л зүйлтэй. Тэгээ энэ дэр ингээд зориглох хүн бас байхгүй л байгаа даа л да. Ер нь бол ингээд нэг засаглалын 3 субъект гэж ярьж байгаа шүү дээ. Бид нар парламент байна, гүйцэтгэл байна, шүүх байна. Харилцан биенийг хяндаг. Парламент өөрийнхөө дотроо бас хяналттай байх маш чухал асуудал. Сүүлийн үед нэг 3-4 хүн гишүүн л ер нь үндсэндээ сөрөг хүчин хийж явж байна тий. Тэгээ гудамныхантайгаа нийлээ. Тэгэхээр парламент одоо 90% ингээд нэг хүч болчиход яваад байна тий. Тэр энэ аюулын нь одоо юугаар илэрч харагдаж байна. За одоо ингээд засгийн газрын буруу булгааг ингээд ярих гэхээр манай нам дотор нь байгаа учраас би ярьж болохгүй гэдэг гişүүд их харагдаад байгаа байхгүй. Яг тийм шүү дээ. Эний чинь бас нэр бүхий гişүү өөрийнхөө фэйсбүүкээр бичсэн байсан шүү дээ. Та ерөнхий сайдыг огцруулах юм дээр очиж яга гар үс зурх байгаа юм гэхээр би одоо манай нам засагт байгаа учраас би одоо байгуулсан засгийн газрынхаа эсрэг юм ярих болчиход байгаа учраас бас зурмаарг байна гэж нэг гişүүн ярьсан. Гэтэ тэр гişүүн сая зурцсан шүү. Би одоо нэрийг нэлээд байгаа та нар баг гадралах байх. Болж байгаа л шүү. Тэр гişүүн бол очиод зурцсан. Тэр гişүүн яг тэгж ярьж яхад би өөрөөс нь асууж ирсэн байхгүй фэйсбүүк дээр. Гэхдээ та бол ингэх юм бол ингээ барьцаалагдчихад байгаа юм шүү. Намын дарагдаа барьцаалагдаад байна шүү дээ. Таны эрх мэдлийн
Таны ундраг бол одоо танаа сайд буюу Дорж ханд болон Наранбаяр ерөөсөө биш юм аа. Таны ундраг бол Монгол улсын иргэд за нэн ялангуяа таны эрх мэдлийн ундраг бол Баянгол дүүргийн тэр сонгогчид чинь таны эрх мэдлийн ундраг шүү. Таны эцсийн үнэнч байх ёстой хүн чинь тэр хүмүүс шүү гэж тухайн үед ингээл нөхөрт бас хэлж ирсэн л да. Гэтэ манай хүмүүс өнөөдөр ирээд зурцсан би их баяртай байгаа. Тэрэнд бол бас зоригтой байна. Яг энэ зоригтой гэдэг үгээс ахаад үргэлжлүүлээ хэлэх юм бол их хурлын маш олон гишүүн зүгээр айгаад байгаа байхгүй. Тийм болгоомжлоод байгаа байхгүй тий. Яачих юм блэ? Энэ дотор чинь бас нөгөө жагсаалтаар дамжаад бас шинэ гişүүд ороод ирсэн. Нөгөө туршлагатай биш. За ингэхэн зүв ч юм уу, гүү ч юм уу гэдэг ингээд эргэлзээж яваад байгаа гişүүд байгаа. Бид тэр гişүүдийг шууд харж байгаад хэлье. Та нарт одоо яг жинхэнэ өөрийгөө таниулах юм алтан бүж байхгүй юу? Ер нь яг ингээд хүнд цаг үе ирэхэд хүн хин хинбэ гэдэг хүн харуулдаг байхгүй. Хүний тэр мэс чанар тий. Хүн хинбэ гэдэг бол яг энэ хүнд цаг үед л харагддаг юм. Энэ цаг үед л яг өөрийгөө хин гэдгээ харуулж чадах юм бол таны ирээдүйн 5-10 жил магадгүй 20 жилийн улс төрийн карьер шийдэгдэх байхгүй. Нэг үе бодвол хүмүүс ус тос нь ялгараад эхэлчих. Хин хөлсний жигсаачд вэ гэдэг нь мэдэгдэг болж байна. Өнөөдрийн залуучуудын органик жигсаал ямар гоё болж байна те. Хөтөлбөртэй, дуу хууртай. Нөө Солонгост ингэж жигсдэг ингээл манаас атааргаал шээс гожол явж исэн бол атааргуулаад идэх жигсаалч хүрээд ирсэн байж тээ. Ямар гоё байна те. Хүн асар их хүчний эсрэг явж байна. Төрийн бүх эрх мэдэл байна. 3 нам байна. Парламент байна. Засгийн газар байна. Энэ том асар их хүчний эсрэг энэ жоохон залуучууд тий. Тэгээд ягаад эднэр ингээд нядлуулчихгүй ингээд жагсаал нь амжилттай болоод инхээр ард нь олон нийт байгаа байхгүй. Яг тэр олон нийтийн хүч гэдэг чинь ямар том юм бэ тий. Монголчуудын зүгээр зүрх сэтгэлд бол юу зөв, юу буруугийн талаар мэдрэмж бол байгаа байхгүй юу да. Энийг ч асар өндөр мэдрэмжтэй. Мэдрэмжтэй хүмүүс байхгүй юу. Хин нэгэн давраад байгаа, хин нэгэн хитийдэд байгааг мэдрэгддэг байхгүй юу. Өнөөдөр тэр мэдрэгдэж байгаа зүйл нь залуусаар дамжаад оргилж гарч байгаа байхгүй юу тий. Энэ залуусыг хараад пассив байгаа зөндөө хүмүүс байгаа. Зарим нь айж байгаа, зарим нь үнэхээр амжихгүй байгаа. Дээрэс нь ямар ч үйлдэл хийхгүй зүгээр ажиглаж байгаа бол та бурууг дэмжиж байгаа гэсэн үг тий. Яг зөв. Ерөөсөө эсвэл талаар муу мухай ялахад муу хүмүүсийн үйлдэлхээсээ илүү тэр муу мухай гэж хэлээгүй пассив байсан хүмүүсээс болж муу мухай үүснэ гэж хэлдэг байхгүй. Идэхгүй байсан хүмүүсээс болж энэ муу мухай үүсдэг гэсэн энэ ч мөр бас олон хүн хэлсэн байдаг шүү дээ. Тухайн тэр эвсэлд орсон намуудын одоо жирийн гişүүд бол их дургу байгаа тий. Энэ бол болохгүй гэдгийг хэлээд байгаа, яриад байгаа. Энэ удирдлагын төвшөндөө ингээд намын дарга нар, сайд нар ингээд нэг танхимд ороод суучаараа энэ бол явандаа улс төр дамнсан ийм бүлэглэл бий болж байгаа байхгүй юу? Одоо хуучин бид нар манан гэж ярьдаг байсан. Одоо энийг ахираа нэг шин нэр өгөхгүй бол болохгүй болчлаа. Тэгэхээр эдгээр чинь нөгөө нэгнийгээ харахаараа ингээд танилын нүр халуун гэдэг шиг ингээд ойр дотн ажиллаад ирэхээр бүр ингээд найз нөхөрлөл нь зузаараа авчиж байгаа тийм. Тэгээ энэ бол өөрөө нөгөө намаасаа халиа авчиж байгаа юм аа. Дээр нь цаашдаа их хортой юм бол энэ нөгөө нэг сонгуульд итгэх итгэл тийм. Яг зөв. Энэ ч амар том юм нурааж байгаа тийм. Энэ ардчлалын бүр том баг нь ш. Яг зөв. Энийг нураач байгаа хгүй. Энэ реакцууд бүр яг улсын хурлын сонгуулийн дараа орон нутгийн сонгуульд айгүй тодорхой гарсан шүү дээ. Ерөөсө залуучууд санал өгөхө болцсон шүү дээ. Жишээлбэл хүн нам бол өсгөх болсон энэ нийслэлд тийм. Сүнсгүй алуулсан шүү дээ. Нэг суудлаа авч чадаагүй шүү дээ тэд нар чинь. Энэ байдлаар 28 онд бол 28 онд бараахгүй эдгээр одоо нөгөө өөрчлөлий цаг нь болсон гэж намж гисэн. Арсан намжсан хүнд байдалд орно. Энэ дэр бол магадгүй одоо бас их энэ байдлыг их зөв ашиглаж чадах юм бол шинэ улс төрийн хүчинчсэн одоо ойрын үед ер нь бол энэ боожоо явж байгаа нэг газар нэгэн газар боожоо явж иж болсон шүү. Тийм улс төрийн хүчин байгаа. Тэр улс төрийн хүчний туйлын бөгөөд эцсийн зорилго нь бол улс төр шинэ соёл гэдэг юм авчирч байгаа байгаа. Цэвэр агаар оруулж байгаа. Цэвэр агаар. Уг нь энэ хүн намыг энийг хийх нү гэж бид маш их итгэсэн шүү дээ. Нарт түмэн маш их дэмжсэн, сэхэтнүүд маш их дэмжсэн, маш өндөр санд эдгээр шиг шагнасан шүү дээ. 76 дотор нэг судалтай байхад 126 дотор 8 судалтай болтон шагналаа шүү дээ эдгээр чинь. Тэгээд дааж хайр байхгүй юм л да энэ хогнолч ерөөсөө. Одоо энэ листэн дээр одоо бас нэг их хурлын нэг шүү нэр хэлээс тийм. Лука гişүүн бол аюу гоё явж исэн шүү дээ. Саяхныг хүртэл. Тэгээ өчигдөр өлөө нэг мэдээлэл хийсэн байсан шүү дээ. Одоо хоёрд нь бол гоё ах. Би бол тэр хүнийг өстой тансаг хэрэглээтэй гэж бодохгүй засгийн газар дэмжиж байна. Хүнийг ийм болгож шүү дээ. Лукагийн нэр үнд асар өндөр байсан шүү дээ. Залуучуудын дунд эн чинь харин өөр юм ярьдаг хүн байх шүү. Эн чинь бол Японд боловсрол эзэмшсэн PhD хүн байх шүү. Бидний үеийн юм байх шүү. Одоо манай үеэлт Лука чинь. Тэгээ бид нар бол амар гоё дэмжиж алгаж тачилс. Би одоо Монгол ардын намд асар дургүй юунэ Лука. Тэгээ Лукагийн хувьд бол өстой дажгүй залуу, кул залуу гэж явжсан. Сая ингээл ийм хийчлээ. Нэр нүрээ ингээл одоо монголчууд уг нь ярьдаг шүү дээ. Нэр хугарахаар яс уграа гэж. Яс нь уграад чамаагүй тий.
Хоёр шанаа дуусан ч хамаагүй уг нь байж юмар байгаа байхгүй ясаа бариад тэ нэрээ хугалж ирснаас ясаа хуглаад ч хамаагүй ингээд байж юмар байгаа байхгүй. Одоо бид нар дараагийн алхам юу гэхээр энэ листийг нээлттэй лист болох хэрэгтэй байхгүй. Намын удирдлагууд энэ листийг ранклах биш сонгогч ахиад дотор нь ранклдаг болох хэрэгтэй байхгүй. Өөрөөр манай листийн нэг дээр хэн байх вэ гэдгийг Монгол Ардын намын баг хурал эсвэл өдөрт зүйл эсвэл оюун эрдэнэ гэдэг юм уу намын дарга гэсэн тийм цөөн бүлэг шийдэх биш. Ахаа сонгогчд нь энэ эрхийг атгуулах хэрэгтэй байхгүй. Ингүүл эн чинь өстой жинхэнэ намууд хэнийг хаанаа тавих уу? Одоо нам дотор жинхэнэ эрүүл өсөлтөө болохгүй. Тэгэхээр бид нар энэ нэг хитгэн энэ таринтай болох хэрэгтэй юм шиг байна. Нэг амны уншлаг болох хэрэгтэй юм шиг байна. Нэгдүгээр нь тэр мега зайгаа яах вэ? Улсын хөгжил мөгжил гэдэг үгнээс илүүтэйгээр биш те бид нар ил тод байдлага хяналт тэнцвэр гэсэн 3 үгийг чэйжилж байна юм шиг байна. Ил тод байдал хяналт тэнцвэр. Энэ 3 байгаад систем аяндаа өөрийгөө цэвэршүүлчихнэ. Энэ 3 байгаад аяндаа зөв хүмүүс улс төр рүү татагдаад ороод ирнэ. Бусад орны хүмүүс нэг ухаантайдаа ч юм уу монголчууд нэг тийм шуналтайдаа ч юм уу ингээд дампуураад байгаа юм биш. Энэ системийн тогтолцооны гажиг байгаад байгаа. Яг зөв. Яг зөв. Одоо энийг би маш зүгээр хөөрхөн жишээгээр хэлээ л дээ тийм. Ингээд нэг тавцан дээр ингээд амар гоё алтан голдмаа тавьсан гэж бодъё заа. Нэг тайзан дээр. Тэгээд хэдэн талаас нь гэрэл тусгацсан. Тайзны зэрэгтэл ингээд харж байгаа. Тэр таних биш. Ингээд тэрийг хүмүүс явуул л да тэ хажуугаар нь. Тэрийг хинч авахгүй байхгүй. Хинч авахгүй. Яг тэр чи өөрийнх нь юм биш шүү дээ. Гэрэлд баг үзэх шаарч. Наагур нь хөшиг татчих. Гэрлийн унтраач. 10 хүн дотроос нэг нь магадгүй үнэхээр ёс журамтай хүн авахгүй байж магадгүй. 9-т нь бол авчий гэсэн сэтэл төрнө. 7 нь бол аваагаар авчих واخгүй. Тэр одоо нэг том харанхуй хүн байгаа хөр нийслэлийн төлөөлөгчтэй хурлаа. Дүүргийн төлөөлөгчтэй хурлаа. Бүр их хурлаасаа харанхуй шүү дээ. Ягаад гэвэл их хурлын чинь муудсан шний телевизээр дамжуулаад байдаг واخгүй юу. Нийслэл бол ерөөсөө тийм. Тийм учраас одоо Нямбаатар ч хаан биш дээ. Нямбаатар бол оюун эрдэнэс илүү хаан байгаа واخгүй юу. Ягаад тийм нийслэлийн эрдэнэ төлөөлөгч чинь бүр их хурлаас хаалттай газар байхгүй. Тийм харанхуй хаалттай газар бид чинь даам гардаг байхгүй ерөөсөө. Ийм тэр харанхуй дотор хүчийг авдаг нөхдүүд байхгүй. Түүнээс энэний цаана төрийн нэгдмэл байдал алдагдж байгаа бас аюултай юм харагдж байгаа. Улс дотор улс байгуулад эхэллээ шүү дээ. Улс байгуулж байна. Төсөв дотор төсвөөс тусдаа төсөв бий болж байна. Бүр алж штэ. Энэ амар юм болж байна. Тэгэхээр Сумын Баатар яагаад их хурлын гишүүнээс буугаад тийшээ зүтгэсэн юм? Нямбаатар яагаад дэвшээгөө нийслэл рүү зүтгээд байгаа тэнч чинь хараа хяналтгүй их мөнгө л байгаа байхгүй. Манайс ч одоо юу гэдэл Нямбаатар ч бас гоё гоё үхтэй штэ те нэг мөлөө чи ямар том юм чи юу лээ нэг хэмжээндээ байгаа. Хэмжээндээ байгаараа тий. Манайс хэмжээндээ байгаараа гэж юм ярьж байгаа байхгүй тий. Нямбаатар бол нөгөө зориуд бас энэ намын PR байт юм шиг байгаа юм. Зөвхөн миний харж байгаагаар ерхий сайд руу анхаарлыг төвлөрүүлэхгүй тулд Нямбаатар зориуд тэнд нөгөө ретейринг гэдэг шиг зориуд тэнэг байдаг, зориуд хүмүүсийн олон нийтийн дургуг хүргэдэг. Энэ бол нөгөө бас PR-ийн нэг зайл яваад байгаа юм шиг харагддээ шүү. Магадгүй. Хоёулаа хамтарсан засгаараа дуусгая. Хамтарсан засгийн газар одоо оюун эрдэнэ огцорсны дараа ч гэсэн үргэлжлэх ийм жиг жуг яриануд явагдаад байна. Тэгээ ер нь бол яг хамтарсан засгийн газар амар хэрэгтэй штэ. Ягаад гэвэл том төслүүд явнаа. Нэг нам засаглахаар сөрөг хүчин нь чөдөр болоод ингээд юм гацаагаад улс орон ч хөгжгөө байлаа гэдэг нэг ийм том тарих угаалт гэх юм уу явдаг те. Энэ дээр ер нь бол яг тодорхой төсөл дээр хамтарчаад тодорхой хугацаанд, богино хугацаанд тэгээ буучч бол би бас зөв юм болоо гэж харддаг. Жишээл оюутлогын төсөл байна. Сая энэ ураны төсөл дээр үргээ гүйцэтгсэн тий. Энэ удахаар аюултай юм шиг. Энэ 3 нам засгийн газрын төвшөнд биш. Их хурлынхаа төвшин дээр хид хидэн юм дээр зүгээр шууд нээлттэй зөвшөлтөд төвшөж. Яг наа чи ямар гоё гаргалгаа вэ? Засгийн газрын төвшөнд ирэхгүй байхгүй юу? Тэгээ улсын хурал дээр жишээл хүчирхийллийн эсрэг бүлэг гэл эмгтээчүүд нэгддэг шиг тий. Тодорхой сэдвээр тий үндэсний нэгдэл үүсгэж хэвчээ байхгүй нэгдмэл ойлголцол нөө консенсус гэдэг юм үүсгэж байхгүй. Тэгэл болоо. Тэгэл тэрийг хийцэн байгаа тохиолдолд хоёрдугаар ер нь эрх баригч нам угаасаа зөв юм зүтгүүлвэл те угаасаа нэг ойлгомжтой зөв юм зүтгүүлвэл тэрийг эсэргүүцэж байгаа сүр хүчин өөрөө айгүй тэнэг харагддаг байхгүй. Та нар яагаад байгаа юм бэ байхгүй. Дараагийн сонгуульд тэр гаруудыг чинь та нар болилдоо. Та нар ер нь юмд гай уусан та нар дахин саналаа өгөхгүй гэдэг байхгүй. Эрх баригч тэнийг юм яриад байвал тэрэн дээр сүр хүчин блоклоод байвал сүр хүчин оноо авдаг байхгүй. Энэ чинь ерөөсөө павер динамик гэнэ шүү дээ. Яах гэж сонгуул эдний яах гэж эрх баригч сүр хүчин байдаг гэж энэ тоглоом шүү дээ. Засгийн газрын хяналт парламент нөө засгийн газрын хяналтыг байхгүй болгоод намын даргын нарын олигархи үүсгэж байгаа байхгүй. Төгсгөлд нэг зүйл асууя. Монголчуудад нухацтай сэтгэлгээ байна уу? Тэний өөрөө чинь бичсэн нухацтай сэтгэлгээ гэдэг ном байгаа. Монголчууд бол ер нь айгүй тийм сэргэлэн хүмүүс. Өөрөөсөө энэ нүүдэлчд бол угаасаа нэг тийм хүмүүс байхгүй. Айгүй сэргэлэн хүмүүс. Бид нар зүгээр албан ёсоор энэ нухацтай сэтгэлгээ гэдэг юм бид нар зааж өгөөгүй, сургаагүй, хүүхд байхаас нь ингээд те чи яриагаа яаж зөвлөрхийлэх хэвээр яаж бичих хэвээр юм гэдэг заагаагүйс болоод зүгээр датаагүй. Ийм юм бол байна. Монголчууд нухацтай сэтгэлгээнд маш хурдан сурч чадах үндэстэн гэдгийг би хэлмээр байна. Албан боловсрлоор нь бол өгөөгүй. Мэдрэмж нь байдаг. Тэгээд их баярлалаа. Амжилт хүсье. Гоё байна те. Ер нь бол нэг бас нэг цагч сайхан уярж байна. Тэгээд энэ гоё нэг тийм
залуучуудаа харахаар гоё сэтгэл гоё байгаад байгаа шүү дээ. Сэргээд байгаа. Тэгээд нэг айгүй гоё хавар болж штэ чи. Улс төрд нэг юм нэг хавар ирэх байхаа гэд найж чинь. Тэгээд манай бүрвэчсэн айгүй гоё ингээл хүмүүстэй очиж уулзаал, юмыг яриулаад, нээлттэй ирүүлж байгаа энэ нэг тийм сэтгүүл зүйн юм нэг гоё шин урсгалыг авчиж байгаад бол айгүй гоё байна уу те. Ингээд уламжлалт ингээд нэг юм камераараа явдаг юмыг ивдээд ингээд хүмүүстэй яриад те. Заавалч их мэдлэлтэй хүмүүн гэхгүй ингээд тийм бас нэг бодолтой залуучуудыг юмыг яриулаад байгаа ингээд байгаад ингээд бас хүмүүст хүргээд таниулахад те. Мань мэд чинь бас тэгээд нэг юундаа л те фэйсбүүк дээрээ сууж идэг эсвэл тэгээд нэг офсынхоо өрөөнд төвшин сууж идэг тэгээд нэг ном уншдаг төрлийн хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд гараад нэг юм үг хэлэх боломж бол нэг бидэрт байдаггүй. Энэ ийм юм дээр бас ингээд гоё эндэр өгөө те бидэрт эндэр гаргаж өгөөд ингээ яриулах боломж олгож байгаад бол амар баярлж байгаа шүү. Өстой кул ажил хийж байгаа шүү. Окей. Би ч тэгээд нөгөө зүгээр хувь хүнийхээ пэйж дээр л одоо өөрийнхөө хобби маягаар л ингэж явж байгаа. Тэрс нэг медиа биш те. Тэр чинь нөгөө айгуу ирүүл байхгүй те нөгөө тийм хаалтын гэрээ мөнгө төгрөг гэсэн юм байхгүй. Тийм нэг одоо нэг тийм genuine гэж ярьдаг те. Үнэн ориг гэж ярьдаг шүү те. Нэг тийм илүү дутуу косметик байхгүй те. Энд чинь айгуу гоё байгаа байхгүй те. Шууд шулуухан л ярьцдаг те. Баярлалаа. Тэгээд миний өгшин ч гэсэн сайн ярьж байгаараа. Ер нь одоо энэ босралтай залуучууд, зөв хандлагатай юм залуучууд их гоё ярьдаг болоосоо гэж бодож байгаа. Яриад байвал бид нэр сайн ойлголцсон тий. Тэглүү байх. Тэр тусмал мэдээллийг аавна. За их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд талбай дээр